Сайн уу? Намайг Цэдэн Содног гэдэг Flex хөтөлбөрөөр 2017-аас 2018 онд Америк нэгдсэн улсын Wyoming мужийн Кемер хотод 1 жилийн хугацаанд Америк нэгдсэн улсын ахлах сургуулийн сурах цэлцээний хөтөлбөрт хамрагдаад ирсэн байгаа. Би болохоор Flex-ээр 9 дугаар ангидаа шалгалтанд орж тэнцээд 10 дугаар ангид Америкт сурсан. Тэгээ би яг 9 дугаар ангид орох хүртлээр ерөөсөө дунд ангидаа ороод Америкт сурах цолцоогоор явахыг бүр агай их зорьсон л доо. Яг тэгэхээр тэндээс Америкийн соёлыг мэдж авахаас гадна ер нь аав ээжээсээ ол эх орноосоо хол бие даад сурах тийм үү. Дээрээс нь ирээдүйд илүү том зорилгоудтай хүрэхэд илүү тус болох юм шиг санагдаад тэгжсэн. Тэгээд ихэнх сурах цолцооны хөтөлбөрүүд маш өндөр төлбөртэй байдаг. Flex хөтөлбөрийн хувьд бол Америкийн засгийн газрын 100% тэтгэлэг болохоор яг нэг алтан боломж гэдэг шиг санагдсан. Тэгэл орсон даа. Flex хөтөлбөрт хамрагдахын тулд жил болгон төрсөн он сар зааж өгсөн байдаг. Тэр шаардлагыг хангах ёстой. Шалгалт өгж байгаа хугацаанд 9, 10, 11 дугаар ангийн сурч байх ёстой. Америкийн нэгдсэн улсын визний шаардлагыг хангаж явах ёстой. Тэгээ сүүлийн 3 жилийн хугацаанд Америкт 3 сараас илүү дээш байгаагүй басна. Тэр нэг шаардлага гэдэг. Тэрийг бас илүү дараа нь тодруулан харчих байх тийм. Хугацааны дараа гэх юм бол 8 сар тэтгэлэг маань зарлагдана. 9-10 сард эхний 2 шатны шалгаруулалт, 11-12 сард сүүлийн шатны шалгаруулалт яваад 4 сард хариугаа сонсдог байгаа. Тэгээ 6 сард чиг баримжааны сургалтандаа суугаад ер нь 8 сард Америк руу явдаг гэсэн тэнцэн хүмүүс маань. Нэгдүгээр шат маань бол дан ганц англи хэлний тест байдаг. 16 асуулттай 15 минутанд хийх байгаа. Тэр нь дөрмийн мэдлэг шалгасан, унших чадвар шалгасан тийм тест байгаа. Тэгээ тэр тестэд авсны дараа 2 дугаар шатанд орох юм бол эсэвчдэг байгаа. Хувийн experience туршлагад суурилсан 3 эсэвчэнд. Тэгээ тэр эсэний шатыг давсны дараа 3 дугаар шатанд орно. 3 дугаар шат маань хамгийн том шат байгаа. Английн илүү том шалгалт өгдөг байгаа. Сонсох, унших гэх мэт илүү том сэдвүүдтэй эсэ бичнэ, ярилцлаганд орно. Тэгээ аппликейшн бүгэлдэг байгаа. Дөрмийн мэдлэг болвол яг нөгөө нэг тим сэдвээр орж ирэн ч юм уу гэсэн юм байдаг байхгүй. Бэлдэгт нэг барагцаа өгдөггүй. Ерөн зүгээр дунд түвшнээс дээш английн шалгалт өгдөг байхгүй. Тэгэхээр ер нь бол өөрөө интернетээр ороод тэгээд intermediate level, upper intermediate, advanced level-ийн grammar тестүүдийг ороод хийчих хэрэгтэй. Унших гэх юм бол нэг их урт их хэрэггүй нэг жижигхэн passage магийн мөрнө. Тэгэхээр тэр passage-нууд бас уншиж бэлдээд гол санааг нь ойлгоод ер нь яг тухайн өгүүлэгч юу хэлэх гээд байна гэдгийг л ойлгохдаг болсон байх ер нь боломжтой гэсэн. Унших дасгалууд л аюулсаа хэдгэлтэй. Янз янзын сэдвээр унших хэрэгтэй. Дан ганц уран зохиол биш ер нь улс төр, нийгэм, түүх яг тэр дараа нь өөрөө шалгалтууд өгөхөд янз янзын сэдвээс орж ирдэг учраас янз янзын сэдвийн жижиг passage-ууд, артиклууд, New York Times те ер нь тиймэрхүү юм уншиж үзэх зүгээр. Эхний шатны шалгаруулалт бол ерөөсөн англи хэлний шалгалт болохоор зүгээр л өмнө нь англи хэлээс ханд хэлсэн байхад болно. Өмнөх өдөр нь мэдээж нэг амар өөрийгөө ядраахгүй эрт унтж амраад тэгээд өглөөн нь аюу гоё те эрч хүчтэй болгодог өглөөний цай идээд тэгээд шалгалт руу гарахад гайгүй 2 3 дугаар шатнд эсэ бичдэг болохоор ёстой яг жинхэнэ өмнө нь баах эсэ бичих хэрэгтэй. Өөрийнхөө амьдрал руу эргээд хар амьдралд чинь тохиолдчихсон онцгой сонир санаа үйл явдлууд юу байна? Тэднийхээ тухай эсэ бичих хэрэгтэй. Тэгээд 45 минутын дотор 3 эсэ бичдэг учраас өөрийгөө бас нэг таймлаад эсээнүүдээ бичээд үзчихвэл зүгээр байна. Эсээнүүд маань хувийн амьдрал, өөрийн чинь амьдрал тохиолж исэн зүйлсийн тухай ярьдаг. Тэгээд ерөөхдөө тэрийг бичихийн тулд гол нь хамгийн үннээрээ байх хэрэгтэй. Ямар нэгэн худлаа юм бичих юм бол тэрийг бол мэдж авдаг. Уншиж байгаа хүн таалагдах ч юм уу тийм асуудал байж болохгүй. Уус асуултууд ирдэг байхгүй богино. Тэр асуултуудад хариулаад хэлэх гэсэн санаагаа хэлэх зөв. Тэгээ Flex-ийн нэг гоё юм нь ерөөсөө дөрмийн мэдлэг ч юм уу те тэр fancy үгнүүд хэрэгжилж гэнэ гэдгийг нь харахгүйгээр гагцгүй утга санааг нь л чардгаараа хамгийн онцлог байдаг. Догдолж исэн тэгээ бас давхар айсан л та. Айгу мундаг хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа болохоор за эхний шатж явах угаасаа ингээд орчлоо штэ. Хамгийн гол нь 3 дугаар шатанд орно гэдэг бол өргөл хөглөн, ярилцлага өгөн, дахиад эсвэ чинь дахиад англи шалгалт өгөхөр илүү дарамт шимшиж байгаа санагдчихсан. Тэгээ яг хуу нэгээр нь авч үзэх хэрэгтэй л дээ. Эсэ олоод ерөөдөө гайгүй өөрөө бэлдсэн байсан болохоор off the table болсон. Интервью нэлийн сандарч ирсэн. Ягаад тэгэхээр өмнө нь ерөөсөө тийм ярилцлага өгч үзэж байгаагүй. Тэгэхээр тэрэн дээр яаж бэлтмээр байсан гэхээр ер нь зүгээр өөртөө л жоохон ярьж юмар юм шиг санагдсан. Ер нь ирж болох үз асуултуудыг интернетээс харж байгаа тэрэндээ хариулж үздэг ч юм уу те.
Flex-ийг American Council гэдэг байгууллага хэрэгжүүлдэг. Америкийн засгийн газрын санхүүжилттай. Гэхдээ implement хийдэг байгууллага нь American Council гэж байгууллага байдаг. Тэгээд American Council-ийн Монгол дахь офис дээр ирээд, буюу Flex-ийн офис дээр ирээд эхлээд ингээ баг багаар хуваачдаг юм байлаа хүүхдүүдэд, 3 дугаар шатны тэнцсэн хүүхдүүдэд нэг 6-7 орн ч юм уу те. Тэгэхээр тэр 6-7 хүүхэд нэг өдөр ярилцлаганда цугэрнэ гэсэн үг. Тэр ярилцлага өгтөө нэг нэгээр ордог гэсэн үг. Тэгээ оронгууд нэг American Council-ийн Америк хүн сууж ийн, нэг Монгол хүн сууж ийн. Тэгээд ярилцлага өгдөг. Зарим асуултууд бас монголоор хариулж болно. За ярилцлага нэг 20-30 минут явагддаг. Тийм. Тэгээд асуултууд бол хөвчлэн л ер нь хувь хүний амьдралын туршлага Америкт очиод хэр дасан зохицож амьдрах чадвартай байна те тэрийг төлөхүүдтэй харсан байдаг. Гол нь бас эсээг нь уншаад үтцсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эсэн дээр нэг юм ярьчаад ярьсан дээр өөр юм яриад байгаа юм бол сонирн болно шүү дээ. Тэгэхээр нөгөө үннээрээ бай гэдэг чинь л байхгүй. Тэгэхээр эсээ ярьцлага хоёр нь холбогдно л гэж бодох хэрэгтэй. 3 дахь шатн дээр нэг 2 эсээ биччихээ л да. Тий. Гэхдээ тэрийг өөрчилсөн байж магадгүй. Ерөнхийдөө адилхан ер нь ижлэгийн чиглэлийн эсэнүүд байдаг л да. Тэгээд шалгалтаа ер нь өгөхөөс өмнө бодож үзэх хэрэгтэй зүйл нь яагаад флексер явах гэдэг нэг гэдгээ хамгийн түрүүнд бодож үзэх хэрэгтэй. Зүгээр л Америкт очиж те Нью-Йоркийн мөрөөдөж 1 жил амьдрах гэж байгаа болвол нөө тэр болол өөр зүйл. Тэгэхээр яагаад флексер явах гэдэг нэг гэдгээ хамгийн түрүүнд номер олгочиж та эсээгээ сайн бичиж чадна, ярьцлагаа сайн өгч чадна, Америкт очиод амжилттай солилцооны сурагч байж чадна гэсэн үг. Англи хэлийг бол яг л нөгөө нэг улсын сургуулийн хүүхдүүдтэй адилхан улсын сургууль сурдгүйсэн болохоор 5 дугаар ангидаа үзэж эхэлсэн. Тэгээд манай английн багш 1-р аягүй сайн багш байсан л та хүүхдүүдэд шахаж чаддаг. Үг хамгийн гол маш сайн цэвэрлүүлдэг. Үг цэвэрлэх хамгийн чухал байсан. Тэгээ би өөрөө ухаалаг утасны нөгөө нэг artificial intelligence буюу ээж их утасны Siri-тэй амар ярьдаг байсан 6 дугаар ангидаа чадахгүй нэг хоёрын оронд нэг цаг агаар магаар асуусан шиг. Тэгэж явсаар байгаа сүултээ TED Talks үздэг болоод тэрийг ойлгоол. Тэгээ тэрнийхээ тухай өөрөөртөө аягүй сайн ярьдаг. Толинд харж агаад. Тэгээ Америкт очиод бол мэдээж бүр ингээд 100% exposed болж байгаа болохоор ингээд шал өөр болно шүү дээ. Тэгээд ном аягүй уншиж ихсээрээ дээд түвшинд ороод ирэхээр англи дээр одоо юм хэд англиээ яаж авч явж байгаа гэхээр нэгдүгээр би Flex-д одоо ажиллаж байгаа төгсөгч хариуцсан мэрэгчлэнээр. Тэгэхээр байнга англиар бусад хүмүүстэй харилцах хэрэг гардаг. Сар болгон англиар репорт өдрөчдөг. Түүнээс гадна ерөөсөө нөгөө номтойгоо л найзлна гэдэг шиг л. Тэрнээс өөр баг арга байхгүй. Миний мэдэх хамгийн сайн зохион байгуулалттай хөтөлбөрүүдийн нэг байхгүй. Бүх юмыг урьдчилан төлөвлөсөн байдаг. Санаа зовх зүйл байхгүй. Гадаад паспорт авахгүй бол мэдээж өөрөө явж гадаад паспорт авах хэрэгтэй. Тэгээд Америк элчин дээр болвол очоо визний ярилцлаганд орохдоо Америкт гэр бүлийн гишүүнчээ харлаж өрөөгүй те хууль бусаар амьдраагүй байгаа бол тэр бол асуудалгүй гайг байх гэж бодож байна. Өөр бэрхшээл нэг гарч байгаагүй American Council ер нь бол хамгийн шилдэг зохион байгуулалттай байгууллага гэдэг л та. Зүг тэтгэлэгт маань болохоор тэнцсний дараа эхлээд нэг аав ээжтэй уулзалтын аав ээж хүүхдүүд ирээд Flex-д маань finalist-ууд сонгодог бас нөөцийн сурагчдыг сонгодог байхгүй. Хэрвээ finalist-ууд маань яг тэнцсэн хүүхдүүд маань явж чадахгүй бол нөөцийн сурагчдаасаа дахиад эсээг нь уншиж үзээд дахиж шалгаруулалт явуулаад тэгээ авдаг гэсэн үг. Тэгээ тэр бүх хүүхдүүдтэйгээ уулзалт хийн. Яг явъя гэсэн хүүхдүүд маань 6 сарын 1-нд бүгдээр хариугаа өгөх ёстой. Тэгээд 6 сарын сүүлээр чиг баримжааны сургалт болдог баг. Тэрэлжээд нэг 4 хоногийн баг нэг вакуумжуулсан камп шиг. Тэр нь яадаг хэрэг нэг Америк хүн байна, нэг American Council ажилтан байна, монгол хүн. Тэгээд нэг Flex-ийн төгсөгч байна. Тэгээд тэр 3 хүн нийлээд тухайн жил Америк явах хүүхдүүдэд бүх талаар нь бэлтдэг. Америкт очиод host family-тэйгээ яаж байх юм? Америкийн сургуулиуд ямар байх вэ? Найзууд нь ямар байдгийг? Ер нь бүтэн жилийн турш одоо гэрээ санахад ямар асуудлууд гарахад яаж даван тулах ингээд бүх чадруудыг тэр сургалтын дээр зааж өгдөг байхгүй юу? Тэр олвол мэдээж яг Flex Америк руу явахаас өмнө хамгийн том хайлайт. Тэгээ мэдээж тэтгэлэгт болоод Америк руу ирж очих зардал host family-д байх бүтэн жилийн зардал байна. Тэгээ тухайн гэр бүлүүд маань сайн дурын гэр бүлүүд засгийн газраас ямар ч мөнгө аваагүй. Тэгээ өдрийн 3 болоор хангаж өгнө гэсэн үг чамайг. Америкийн ахлах сургуульд хамруулж байгаа тэр бүх зардлууд бүгдээрээ ордог. Эрүүл мэндийн даатгал байгаа. Америкт амар олон цаг нэрч чадсан. Би бүр jet lag гэдэг бүр оргилтанд хүрсэн байсан. Америкийн зөвлөлийн нэг Америк хүнтэй бөөнөрө группээр нисдэг байхгүй. Тэгээ би тэд Германд очиод Германаар дайрж яваад тэгээ Германд бүр том Flex-ийн бус орны хүүхдүүдтэй нийлээд DC рүү бөөнөр явдаг.
Тэгээд DC-д очиод зочид буудлын дээр бүгдээрээ байрлалчаад тэгээд очисныхоо шөнө нь ингээд өөрөө өөртөөхөө хостууд руу онгоцоор явдаг байгаа. Ер нь хвчлэн ганцаараа явдаг гэсэн. Тэгэл тэндээс л ганц нөгөө нэг би дасан journey эхлэж одоо Америкт амар том аэропортод ганцаараа яг гоо аэропортод тусалдаг хүмүүс байгаа л да флекси хүмүүсүүд. Гэхдээ ингээд ганцаараа онгоцонд суугаад тэгээд ингээд олон цаг яваад. Тэг яг миний нэг инээтэй юм нь болохоор яг Salt Lake-д би буусан байхгүй би чи Wyoming-д байдаг. Тэгэхээр Utah-гийн Salt Lake airport-д буугаад тэгээд өөрийнхөө хост руу 2 цаг машинаар явж очсон байхгүй. Тэгээд ингээд онгоцноос буух гад байжсэн чи нэг 2 хөгшин хүнтэй би 2 эхнэр нөхөр хоёртой хажууд суудсан. Юм яриалсан байхгүй онгоцонд 2 3 цаг юу ярьсан мэдэхгүй. Тэгэл нэг ингээд нүдэнээсэн чи надад нэр утсаа өгөө дараа 7 хоногт имэйл хийчээрэй гэдэг өгчихдээ. Би тэгээ юу ярьснаа мэдэхгүй. Ста жинхэнэ нөө creepy гэдэг шиг юм байна. Юу ярьснаа мэдэхгүй. Амар нойр хүрцэн. Тэнгүүтээ нэрийн утас хүнээс авсан дараа 7 хоногт имэйл хийчээрэй гэдэг. Юуны тухай ч мэдэхгүй. Wyoming гэдэг Wyoming-ийг сонсч ирсэн. Сонсч байгааг баг те. Wyoming болохоор Америкт газар нутгаараа нэлээд том. Гэхдээ хүн амын хувьд маш зөвхөн 500 гаруй мянган хүн амтай тийм мууж байдаг. Тэгээ хөвчлэн кабоюудын унган мууж гэж хэлж болно. Кемер гээд 2000 хүн амтай жижиг хотод очиж исэн. Хүүхдүүд Америкаар сурах цөлцөөр очих нэхээр Нью-Йоркийг ч юм уу Лос Анжелесийг мөрөөддөг. Gossip Girl дээр гардаг шиг нөгөө нэг private school-ийн драма амьдрал ч юм уу тийм юм бол ерөөсөө мөрөөдөж болохгүй. Хөвчлэн жижиг хотод очдог. Жижиг хотод очихын давуу тал нь юу юм бэ гэхээр Нью-Йоркод очих юм бол тэр олон сая хүн дунд ганцаархнаа гадны хүн болоод ганцаард нь тусалж дэмжих хүмүүс цөөхөнтэй. Тэгтэл 2000 хүн амтай хотод очиход манай хот ихэнх хүмүүс намайг таньдаг болсон байсан. Дэлгүүрт ороод хувцаангууд намайг таниад хөө тэр юм шигтэй сайн оо discount гэдэг тэгдэгээс аахгүй. Тэгэхээр жижиг хотод байх нэг давуу тал нь ерөөсөө тэрэндээ байдаг. Тийм гоё хүмүүстэй гоё танилцахад амар. Кемер High School гэдээ байсан. Цөөхөн 600 хүүхэдтэй ахлах сургууль. Тэгээд манай сургууль маань сургууль болгон өөр байдаг. Хүүхд болгоны experience өөр. 7 хичээл сонгодог. Тэгээд тэр 7 хичээлийн 4 нь mandatory буюу заавал судлах ёстой чиглэлүүд, 3 нь elective байсан. Одоо бас байршуулалтын байгууллагаас шаарддаг хичээлүүд байдаг. Тэр нь миний хувьд Америкийн нийгэмтэй холбоотой нэг хичээл, математиктэй нэг холбоотой хичээл, шинжлэх ухаантай нэг хичээл, тэгээд английн нэг хичээл явах хэрэгтэй байсан. Тэгээд би elective үедээ болохоор биеийн тамирын хичээл маань надад хамгийн их таалагдсан. Монголд ордгоос шал өөрөөс. Ягаад гэвэл бид нэр 7 хоног болох эсвэл 2-7 хоног болох өөр спорт хийдэг гэсэн. Тэгэхээр лакросс, макросс гэл миний бүр амьдралдаа хүмүүс сонсож байгаа спортуудыг хийдэг. Усан цэлжсэн, ном сум харавсан гэл ингээд бүр шал өөр өнцгөөс юмыг олж харддаг байсан л та. Тэгээ найрал дунд байсан дуулж чаддгүй нэ. Тэг сонирхолтой. Тэгээ хүүхдүүд нь их нөхөрсөг. Өдрөө олон айгу урт хугацаанд болдог. Ер нь Монголын сургуулиудыг бодвол арай өөр байдаг. Технологийн хувьд ч гэсэндээ самбар эдэр нь амар мэдрэгчтэй скрин эдэртэй тий. Анх очиод бол угаасаа эхний 1 сар бол жоохон хэцүүлт Америкууд шухурдан ярьдаг тийм үү. Ялангуяа би нөө Америк хэл бөмбөг хийж яхад гадаад талбайд бэлтгэл ордог. Тэгээ нөө дасгалжуулагч юу яриад байгааг нь ойлгохдохгүй нөө салхинд ингээд царгаад нөө Америк хүүхдүүд ойлгоод идэг. Би тэгэл хүүхдүүд таашаа явна тийшээ дагаж очиад эсвэл нөгөө хүүхдүүдээс юу гэж ингэж асуувал тэгээ нэг сар өнгөрөөд ирэхээр тэр language barrier бол арай гайг болоод ирнэ. Хичээлийн хувьд бол мэдээж Монголын ихэнх сургууль миний хувьд арай өөр байсан зүйл нь одоо ингээд negotiate хийж ингэж байхгүй. Даалгавар яг deadline 3 сарын 1 бол 3 сарын 1-нд 12 цагт бол 12 цаг. Тэрнээс хойш нөгөө нэг линк ингээ хагаа ичдэг. Тэгэхээр тэр assignment дээр 0 авдаг ч юм уу те. Хариуцлага гэдэг зүйлийг маш сайн барьдаг. Хоёрт цаг барилт. 1 минут л ангиасаа хоцорж ороход тарт болоод 3 тарт явах юм бол нөгөө хичээлийн дараа бахан үлдээд идэг юм руу орох боломжтой. За тэгээд нэг сонирхолтой зүйл нь нөгөө лабораторийн хичээлүүд айгүй сайн ордог юм шиг санагдсан. Бид нар одоо өндөгний өсөлт эдрийг шинжлэх ухааны хичээл дээр ингээ харах ч юм уу те hands on experience-ийг амар сайн өгч чаддаг юм шиг санагдсан. Тэгээ сая би нөгөө биеийн тамирын хичээл амар сонирхолтой ордог гэсэн гэлжсэн шүү дээ. Тэгээ жишээлбэл найрал дундаар бид нар мужаараа яваад ингээ тоглолт хийдэг ч юм уу айгүй тийм боломжуудыг их сайн нээж өгдөг. Мэдээж хичээлийн дараах Америкийн сургуулиудын extracurricular-ууд бол айгүй гайхалтай, маш гоё идэг. Ямар ч спорт тоглож чадахгүй байсан тэр багт ороод сурах боломжийг нээж өгдөг. Тэрүүгээр хамгийн гоё. Америк хэл бөмбөг дуусны дараа би мэтгэлцэн элтэх урлаг хийсэн. Сургуулийнхаа багт ороод. Тэгээ тэрүүгээр бол хөвчлэн мужаар аягуулсаа явж үзсэн л тээ. Ялангуяа нөгөө Jackson Hole гэж байдаг байхгүй юу? Wyoming-д хамгийн одоо нөгөө нэг тансаг хот нөх юм уу? Холливуудын одууд ирж цанаар гулгадаг
Тэнгүүтээ одоо сүүлд Кардашнууд амар очиод идэг болсон байлээ. Тэгээд Yellowstone гэдэг том парк байдаг. Тэр мөрөв ойролцоогоор яг хөө бидэд бас тэмцээнд орох гээд явж исэн. Мэдээж сайн дурын ажил хийх нөгөө requirement байдаг л да. Тэгээд тэр сайн дурын ажил хийснээр илүү олон найзуудтай болдог. Би болохоор нөгөө нэг орон гэргүй хүмүүс хоол өгдөг газарт хамгийн их волонтер хийсэн, дээрээс нь кино театрт волонтер хийх ч юм уу, сүмд волонтер хийх гэдэг маш олон боломжтой. Тэгснээр нөгөө жижиг хотод байгаа ч гэсэндээ community-ийнхаа нэг хэсэг боломж маш их гарч өгдөг. Манай host family 6 сард би мэдсэнэлтэй ямар айлд очихоо, хаана очихоо. Тэгээд double placement гэдэг сонирхолтой зүйл байдаг. 2 солилцооны сурагч нэг айлд хуваарлагдах. Энэ бол host family-ийн сонголт. Ингээ 2 өөр орны хүүхэд авъя гэдэг юм бол бас болдог байхгүй. Тэгээ миний double placement маань Испани хүүхэд байсан. Мадридаас ирсэн. Тэгээ бид хоёр нэг өрөөнд байдгүйсэн л да тусдаа орон дээр. Тэр roommate-үүд болж ирсэн. Манай host family host аавчир маань 60 гараад насны 2 хүн байсан. Тэгээд 6 том хүүхэдтэй, хүүхдүүд нь бүгдээрээ гэр бүлтэй, айгуу тийм өнөр өтгөн гэр бүл. Тэгээд яг хүүхдүүд нь бүгдээрээ тусдаа гараад том болсон болохоор бас нэг жоохон те хоч experience амар санагдсан шиг байлаа. Тэгээ өмнө нь бас солилцооны хүүхдүүд авч ирсэн туршлагатай аюулгүй байдлын чекер гарцсан тийм хүмүүс байдаг. Бас сургалтанд суудсан те. Curve гэж байдаг байхгүй юу? Гадаадд очиж амьдарч байгаа хүмүүсээ хамгийн эхлээл вау гэж бүр амар ингээл догтлоо бол бүр бүх юм excellent те. Тэгэл тэр нь очиж байгаа бол нэг 2 сар мар болоод окей те за яг уу ерөнхийдөө бүгдийг харчлаа ойлгочлаа гэж тэгээ нөгөө home sickness руу унцдаг байхгүй culture shock гэдэртээ ороод яг тэр үед бол хамгийн хийх хэрэгтэй зүйл бол Монголд байгаа аав ээж рүүгээ яриад яхин тэр хүмүүс онгоцор нисчээ чамд буцаагаад авах юм уу хэдэн мянган километрийн цаана байгаа хүмүүс тусч чадахгүй те. Тэгэхээр хамгийн их асуудал байвал host family-тэй хэлэх ёстой. Би ингээд гэрээ санжинд ингээд шудраар хэлэх хэрэгтэй тийм үү? Тэгээ байршуулалтын байгууллагын ажилтан байдаг, тусалж дэмждэг. Тэр хүмүүстэй хэлэх ёстой. Найзуудтайгаа цагийг өнгөрөөх хэрэгтэй. Аль болох нөгөө нэг гэрээг санагдуулаад байгаа зүйлээ мартаад илүү Америк дахь байгаа зүйлсүүдээ enjoy хийх хэрэгтэй. Тэгээд эрэнгүүд буцаж дээшээ гараад нөгөө нэг код руу ороод нөгөө нэг амар догтлоодж байгаа амар мууч биш яг нөгөө дундаж нормал руу ороод ирдэг гэсэн. Тэр л хамгийн сайн хэсэг. Сарын $125 стипенд өгдөг. Тэр болвол дан ерөөсөө сарын хэрэглээнд чинь зориулж байгаа мөнгө. Айгүй их мөнгө. Ягаад тэгэхээр өдрийн 3 хоол ингээ өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хоолн санаа зовх хэрэггүй гэсэн үг. Хувцас санаа зовх хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр юу авах вэ гэхээр өөрхөө сав шампаныг л авна гэсэн үг. Тэгээ найзуудтайгаа гарч орж кино мэн үзмээр байгаа бол тэрэндээ хэрэглэх гэсэн үг. Миний хувьд бол мөнгөний асуудал ерөөсөө гараагүй. Аав ээжүүд хүүхдүүдтэй олон улсын карт өгж явуулах нөхцлүүд байдаг. Тэр бол 100% гэр бүлийн шийдвэр. Бид нар бол заавал өгж явах эсвэл өгж явуулахгүй гэсэн зүйл шаарддаг. Тэгээд яг $300 бас цаана сан байдаг. Тэргээр хичээл хэрэгсэл одоо өвлийн баталгаа авах боломжтой. Дээрээс нь эрүүл мэндийн даатгал байгаа. Тэгэхээр асуудал. Flex-ийн сурагчдын дунд Civic Education Week гэж болдог. Вашингтон DC хотод 2 сарын үед 7 хоногийн турш DC-д ирээд янз янзын activity-нуудад хамрагдах, янз янзын семинарт суух боломж ирдэг байгаа. Тэгээд тэрэнд 11 сард би эсээгээ явуулаад тэгээд тэнцсэн 200 хүүхдийн нэг болсон. Тэгээд DC-д очиод би яг 7 хоногийн турш leadership Америкийн нийгмийг яаж явуулдгийг хэрхэн нийгэмд өөрчлөлт оруулалт ингээд бүх юмыг ингээд семинарт суугаад тэгээд ингээд давхар DC-гийн одоо том монументуудыг орж үзсэн. Хамгийн сонирхолтой зүйл нь Америкийн засгийн газрын ордонд ороод Wyoming мужийн 2 сенатортай хоёулантай зэрэг өглөөний цайны уулзалтанд орсон хамгийн гоё юусан. Яг Америкийн одоо манайхаар бол улсын хурлын гишүүд гэсэн үг шүү дээ. Тэгээ манай мужийн 2 сенатор breakfast meeting-д дуудаад тэгээ тэр митингээ дууссаны дараа манай сенатор Брасо гэдэг хүн болохоор надад ингээд пасс өгөөд тэгээ би capital хэлээр private tour аваад яг энгийн хүмүүст орж үздэггүй газруудаар нөртөл орж үзсэн. Би ер нь нэг DC-д очиод ойлгосон зүйл бол агуу юм айгу энгийн байдаг юм байна гэдгийг ойлгосон л тоо. Хэдий DC одоо тэгээ дэлхийн дийлэнх хүчийг одоо ингээ авцсан байгаа улс орн тэрийг удирдах байгаа төвштэй Вашингтон DC чинь цагаан ордонд президент бүгдээр хүмүүс байгаа. Тэгтэл айгу тийм энгийн санагдсан байхгүй юу? Тэгээд яг сенаторууд адилхан айгу том мэдлэгтэй айгу мундаг хүмүүс ирнэ маш энгийн ямар ч хүний голгүй янз янзын сэдвэр яриа өрнүүлдэг. Тэгээ нэг сонирхолтой зүйл манай байсан Wyoming муж Монголтой ихчдүүс одоо муж улсууд юм байлээ. Тийм yes. Яг хөтөлбөрөөс явж ирээд нөгөө нэг Монголдо босч ирээд reverse culture shock гэдэг зүйл нь хамгийн түрүүнд ордог. Америкийн соёл бүтэн жилийн турш өөрийгөө дасах гэж хичээгээд ингээд за одоо нэг юм дасаад ирлээ гүтээ буцаад Монголд ирчихэж байгаа байхгүй.
Тэнгүүт нэг зам хүртэл сонио харагдал те. Машинууд хүртэл нэг явж байгаанд бүдүүлэх юм. Тиймэр дүүнүүд гарч ирэх бол 100% байдаг. Ямар ч юм гадаадын оронд амьдраад ирсэн хүмүүс тохиолддог зүйл. Тэгээд нэг сар өнгөрөөд бид хэд re-entry workshop буюу хөтөлбөрөөр яваад ирсэн хүмүүстэд дахиж сургалт ордог байгаа. Одоо Монголд ирчлээ. Одоо та нар alumni-ууд юу хийж чадах вэ гэдэг. Тэнгүүд одоо нөгөө нэг frustrated болоод байсан юмнуудаа өөрсдөө эхлүүлээд project болгоод тэр асуудлуудыг яаж засч болох вэ гэдгийг зааж өгдөг байхгүй. Тэгэхээр тэр хамгийн сонирхолтой зүйл та. Хувийнхаа хувьд бол би илүү юмыг олон талаас нь хардаг болсон. Юмыг шүүмжлэхээс илүү тэр нөгөө not better not worse just different буюу илүү дээрч биш, илүү мууч биш, зүгээр л ялгаатай гэдгээр ер нь ямар зүйлсийг олж хардаг болсон. Тэр нь л хамгийн том өөрчлөлт байсан болов. Flex болохоор Монголынхаа яг төгссөн алумниудыг одоо хариуцж ажиллаж байгаа. Flex-ийн нөгөө нэг orientation дээр багшлах гад ч юм уу те бусад олон workshop-уудад суух гээд бас хэдэн орнуудад бас очиж ирсэн. Түүнээс гадна яг зүгээр Flex-ээр яваад ирсэн гэдэг маань хувь хүний хувьд айгүй том өөрчлөлтийг авчирч байгаа болохоор ирээдүйн дараагийн боломжуудад айгүй төхөн болж өгдөг. Хувь хүний characteristic талаасаа ч гэсэндээ зүгээр Flex-ээр яваад ирсэн гэдэг нэр хүнд талаасаа ч гэсэндээ те ямар нэгэн асуудал болоход Америкт сурсан арга барилаа ашиглаад шийдчихнэ. Нөгөөтэйгөр resume дээр ч юм уу эсвэл application бүгэлж явахад Flex-ээр Америкийн засгийн газрын тэтгэлгээр яваад ирсэн гэмт бас нэг гоё юм болоод ирдэг. Ер нь л айгүй олон талын л давуу талтай да. Янз янзын музейд ирэнгүүт дэлхийн өөр олон орнуудад явж сурмаарч юм шиг те өөр олон газруудыг явж үзмэрч юм шиг нөгөө нэг бодож исэн бодол маань жоохон өөрчлөгдөж шиг тийм байдаг. Тэг яг Flex-ээр явж ирсэн туршлагаа бол мэдээж олон улсын хэмжээнд conflict resolution ч юм уу те тиймэрдүү зүйлсд бол ашигламар санагддаг. Өдөө өөрийнхөө найзууд дунд ч гэсэндээ ашиглал явж байгаа байхгүй тэрийг. Тэгэхээр яг ирээдүйн карьерийн хувьд ер нь барилганд их дуртай л та барилга хот гэсэн зүйлс. Тэгэхээр тэр чиглэлээр байна гэж бодож байгаа. За нэгдүгürt бол угаасаа хөтөлбөрт явах гэж байгаа, шалгалтанд орох гэж байгаа учраас өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй, англиаа сайн бэлтгэх хэрэгтэй. Англи гэдэг маань эсэг явж, дүрмээ сайн бэлд, уншлагаа сайн хий. Энэ бол inspiring, motivational бол зүйл бол биш. Factual зүйл. Англиаа сайн бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт яагаад Flex-ээр явах гээд байна вэ гэдгээл хамгийн сайн ойлгох юм шиг санагдаж байна. Ирээдүйд яг ямар зорилготой болоод Flex-ээр явах гээд байгаа, Flex-ээр юу олж авах гээд байгаа гэдгээ хамгийн түрүүнд тодорхой болгочоод тэгээд шалгалтанд орох уу гэдэг шийдэх хэрэгтэй. Хамгийн сүүлд хэлмээр байгаа зүйл ганц Flex ч гэхгүй ер нь бүх хүмүүст хэлмээр байгаа зүйл бол ямар ч юмыг мөрөөдж болно. Хүн болгон юмыг мөрөөддөг, хүн болгон юмыг зорддог те. Гагцгүй хүн болгонд байдгүй зүйл гэх юм бол тэр мөрөөдлийнхөө төлөө өдөр болгон шаргуу хөдөлмөрлөх тэр зүйл байдаггүй. Тэгэхээр бүх Flex-ээр явах гэж байгаа, хэлний шалгалтанд орох гэж байгаа, том зорилготой бүх залуучууд, ах эгчнэр, дүүнэр бүх хүмүүс тандж хэлэхэд л өөрийнхөө зорилго мөрөөдлийн төлөө өдөр болгон тууштай шаргуу хичээлэх хэрэгтэй.